Өнөөдөр миний уншсан ном Булангийн зочноор уран бүтээлч хөгжимчин Магнолиан оролцож байна. За чамд энэ өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэндийг хүргэе, намайг өрсөнд баярлалаа. За сайхан үлчиж гэнэ үү? Сайхан үлчиж байна. Үлжээ тавлаг үсттэй. За тэгээд Магнолиан уран бүтээлчийн хөгжимчний одоо ширээний ном байн унших дуртай. Жилд нэг одоо эргүүлж авдаг тийм ээ. Тэгээд тэрнээс магадгүй уран зориг авдаг. Тийм нэг ном байдаг шүү дээ хүн болгонд. Тэгэхээр тэр номныхын талаар ярилцахад бэлэн болоод байна. За ингээд тэр нь одоо ямар ном байна вэ? Тэр номныхаа талаар товчхон ярил. Тайлбарлал. Яг энэ юунд болоо энэ төлбөрт бол би юу Айнстайны номыг ярих гэж байгаа юм. Тэгээд Айнстайны Walter Isaacson гэдэг Айнстайны намтрын бичсэн хүн байгаа юм. Тэгээд тэр номыг бол би сайхан баг хэдэн сарын өмнө л уншсан юм байна. Тэр надад айгуу таалагдаад тэрний тухай ярих гэж байгаа юм. Тэгээд яг өөр номд бол зөндөө уншдаг л да. Би чинь тэгээд дуу бичгтэй ш тэр бас дуунаас гадна өөрөөс хөгжим видео кино минь үехтэй бас айгуу их тийм яалтч үү тэгэл зохиол унших хэрэгтэй болдог. Тэгээд бас зүгээр юм бичгтэй ч гэсэн бас хаяа ингээд урам зориг хэрэг болдсон шүү дээ. Тэгэхээр ингээд ном би ширэн дээр хэд хэдэн ном тавьсан байдаг. Тэгээд тэрний одоо шинэ Хамингуэй ч юм уу те. Тэгэл эдрийг авал одоо Хамингуэй одоо яаж бичсэн байх те. Тэгэл нэг жоохон дуурайх ч юм уу, тэрнээс урмах ч юм уу, тиймэрхүү тохиол бол яг мэдээж л байдаг. Тийм. Энэ дугаарт л би юу ярих гэж байгаа юм. Айнстайны намтрыг ярих гэж байгаа. Эйнштейн тийм ээ. Айнштейн, Альберт Айнштейн. Тэгэхээр хизэнээс анх энэ номыг сонгож аваад уншив. Тэр зэрэг удаан уншив. Магадгүй яаж уншив тэр талаараа тийм ээ. Тий, яг би бол намтар унших амар дуртай. Хүмүүсийн намтар. Хүмүүсийн намтар унших аяга дуртай. Би бүр анх ингээд одоо бол ном унших хэр чинь зөвхөн одоо яг ном бариад цаасаар ингээд ном уншаад суунах гэхээс илүү одоо ном унших аяга өөр арга хэлбэртэй болсон шүү дээ. Одоо юугаар уншиж болно, Kindle-ээр уншиж болно тий. Эсвэл баг зүгээр компьютерээр PDF-ээр ч уншиж болно. Эсвэл бас аудиобук гэж сонсч болдог болсон. Тий. Тэгээ би сүүлийн үед айгүй юу аудиобукнд ороод байгаа. Тэгээд би анх юугийн Jack London-ы нэг намтрын уншичаад тэгээд тэр таалагдаад. Тэгээд бас Steve Jobs-ийн хийнийг намтрын бас Walter Isaacson бичсэн. Тэгээд тэр зохиолч надад айгүй таалагдаад. Тэгээд Einstein-ы юуг нь намтрын бас уншигээ. Тэгээд тэр зохиолчсэн л тусан л да. Тэгээд зохиолч нэг Walter Isaacson-ыг би угаасаа мэддэг байсан. Өмнө юуг нь уншсан байсан болохоор Steve Jobs-ийн намтрын уншсан байсан болохоор надад стил нь чагаад таалагдаад. Тэгээд бас Einstein гэхээр би бас өөрөө шинжлэх ухаанд айгүй сонирхолтой. Тэгээд Einstein гэхээр бас хин сэдвэн ч гэсэн өөрөө айгүй таалагдаад. Тэгээд яасан. Тэгээд энэ яг юу гэж Einstein-ы намтрыг би хэр удаан уншлаа? Англи хэл дээр уншсан байгаа шүү дээ. Тий, англи хэл дээр сонссон. Монгол дээр бол хэвлэгдэж гарсан уу? Тэрийг мэдэхгүй байна. Тий, тэрийг гараагүй хаа би нэг л сайн хараагүй л байна л да. Англи хэл дээр бол нөгөө Amazon дээр байсан шүү дээ, тийм ээ. Тий, Amazon дээр бол зүгээр л аудиобукаар байсан. Гэтэ монгол руу орчуулагдсан мó би сайн мэдэхгүй байна. Тий. За тэгэхээр яг энэ дээрээ сургуулаад нөгөө зохиолчийн талаар бас ярих хэрэгтэй. Номын зохиолч маань ямар хүн бэ гэж. Тэгэхээр энэ номын зохиолч бол алдартай хүмүүсийн намтрыг бичдэг, дагнаж бичдэгээр маш алдартай тийм юм байна шүү дээ. Энэ талаар та яриач. Тий, яг Walter Isaacson чинь одоо миний мэдхээр нэг 4 ном бичсэн байгаа. Тэр нь бол Benjamin Franklin-ийн ном, тэгээд Einstein-ийн намтар. Тэгээд тэрнээс гадна яг хүний намтар биш гэхдээ Innovators гэдэг тийм ном бичсэн. Тэр нь одоо нэгээс нэг компьютер юм да тий. Яг компьютер зохион бүтээхэд одоо ямар хүмүүс оролцож тий. Яаж ямар үе шатаар одоо түүхэнд ямар тийм эргэлүүд юу болж компьютер гэсэн юм бүтдэг. Тийм бүтсэн бэ гэсэн. Тэр түүхийн компьютер бүтсэн түүхийн л яасан бичсэн ном. Тэгээд тэрийг нь одоо би нэг хэсэг уншиж байгаа. Тэгээд одоохондоо яатсан байгаа юм. Өөр ном уншиж байгаа юм. Тэгээд нөгөө Steve Jobs-ийн ном. Steve Jobs-ийн намайг уншихад бол Steve Jobs ч өөрөө Walter Isaacson-тай холбогдоод миний намтрыг бичээд өгөөч гэж холбогдсон юм байлээ шүү дээ. Тийм. Тэгээд өвчтөөгөө мэдээ тийм ээ. Тийм, өвчтөөгөө мэдээ бичүүлэх сонирхолтой. Тийм. Тэгээд өөрөөсөө гуугаад бичсэн юм байлээ шүү дээ, тийм ээ. Тийм. Тэгээ угаасаа Steve Jobs ч угаасаа яасан л ахalta. Одоо миний тухай төмөн ном гарах байх. Тий. Төмөн ном гарах байх.
одоо тэгэл босон болоогүй хамаагүй ном зурхал тий. Харин тий одоо ямар ч ном бичгийн тий. Тэгэл би ямар ч гэсэн нэг тий бодит тэгээ албан ёсны хинжүүн тий. Өөрхөн амнаас гарсан тийм ээ. Тий. Тэгээд өөрөө тэр Walter Isaacsанд бүх ярилцлагуудын чөлөөтэй өгөөд тий. Тэгээд ярилцлага бол их хүмүүст нь бас холбож өгөө тий. Тэгэж л хийсэн юм билээ. Тийм Walter Isaacs нь яг өөрөө бол тийм сэтгүүлч мэрэгчлээ юм уу үгүй юм уу би тэрийг сайн мэдгүй байна. Тий. Йоо би тэгээд чамтай уулзахаас өмнө бас викидэхгүй юу. Ямар хүн байна зохиолч нь ямар юм бэ. Тэгээд ерөнхийдөө хэвлэл мэдээллийн салбарт бол маш нэр хүндтэй. CNN-ийн юу Times сэтгүүлийн эдитер гэж байна. За тэгээд мэдээж алдартай номуудыг гаргасан юм. Тийм нэлээд сайн. Хиний Кэссинджер гэх бас нэг матчин тийм. Тийм. Матчин тухай бас ном бичсэн бэл. Тийм. Кэссинджер ч. Кэссинджер гэдэг. Тийм. Кэссинджер чи юу вэ? 70-80-ад оны юу байсан мэт тээ. Америкийн тийм Никсны үеийн хятад мэт гэдэг. Тийм. Тэгэл Мао энтертэй уулзсан юм шүү дээ. Тийм. Алдартай дипломатчийн намтрыг бас бичсэн. Тийм. Тэгээд зохиолын одоо энэ зохиолч маань өөрөө яг Эйнштейнийг ямар өнцгөөс одоо гаргаж бичв, ямар судалгаа баримт цуглуулв тийм ээ. Мэдээж тэр хүн бол Эйнштейнд уулзсан бол энэ мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ талаар тэр ном дээр бас байв. Тий, яг юу бол ер нь ингээл сайн намтрыг уншихад бол тэр хүнээсээ тэр бичиж байгаа хүний одоо Эйнштейний тухай бичих та бол Эйнштейнийг бол нэг хахтар дүгнэлт хийдэг үү тий. Тэгээд сайн намтрууд бол би яг тэр юунуудаа өөрсдийнхээ тэр сэдвүүдийг бол нэг хахтар яадаг гэж боддог шин. Дүгнэлт хийдэг гэж боддог ш. Тэгэхээр одоо нэг хахтар муу талаас нь шаруулаагүй, сайн талаас нь шаруулаагүй тий. Бага юм гаргаж тавина гэсэн үг тийм үү? Тий. Магадгүй нөгөө намтар бичиж байгаа маань өөрийнхөө үзмжээр оруулах юм бол нөгөө хүмүүс маань тэр талаасаа тэр хүний өнцгөр харагдах талтай тийм ээ. Тэгэхээр бол яг хөө тэр хүний одоо захиа сэлт хэднийг харж байгаа бага гарна л бичих. Харин тийм тэгэл сорил бах л та. Харин тэгэл асар их юу хийж байгаа л да судалгаа хийж байгаа. Тэгээ угаасаа захиануудын судалсан байгаа. Тийм ээ. Захиануудын судалгаа тэгэл намтар уулзалт тэгэл хамгийн ойр байсан хүмүүстэй уулзсан. Тийм бүх хүмүүстэй очиж ярьцлага аваад тэгэл юунуудын өөрийнх нь бас нөгөө бичсэн юунууд байгаа шүү дээ. Артиклууд байгаа шүү дээ. Тий одоо юу юм чинь scientist юм чинь Einstein чинь тэдний өгдөр уншсан байх хүмүүстэй ярьцлага хийсэн байх. Тэгэл Walter Isaacson ч угаасаа тийм сэтгүүлч юм болохоор тэгээд ер нь бол юм non fiction бичдэг хүмүүс айгүй их олон юу түгээмэл юугаар бол тохиолдолд бол юу гэдэг тийм сэтгүүлчлээд байна тий. Тэгэл айгүй их юм яаж байгаа. Тэгэл би бас боддог л да одоо энэ номыг бичихдээ одоо юу ямар их ажил орсон бол доо тий. Тэгэл айгүй их ийш олон газар руу хүмүүсээс ярилцлага авсан баг. Тэгээд дээрнээс нь амар их материалтай болчих штэ. Тэгээд материалаас одоо алийг нь оруулаад алийг нь оруулахгүй байх гэж айгүй том ажил байгаа штэ тий. Тэгээд тэдрээс нь бас нэг стори гаргана тий. Тэгэл одоо хүний амьдрал тэгэл яаж байгаа ч гэсэн бас тодорхой хэмжээний тийм сторитой байх хэрэгтэй штэ тий. Тэгэл тэрийг бас яаж сонгосон бол доо тий. Тийм. Тэрэн дээр бас явагдчихл байсан юм тий. Харин тийм тэгэл мэдээж юм уншиж байгаа юм чи одоо цаана одоо яаж бүтээгдсэн бол эндээ л бас тийм бодож лээс. Яг энэ дээр ургуулад номын агуулгын талаар тавчих ярил тийм ээ. Ямар хэлбэрээр төрөн битээр ярьлаа шүү дээ тийм ээ. Хүмүүстэй уулзсан ч юм уу одоо захиануудын уншихаас ахгуулаад тийм ээ. Ямар хэлбэрээр бичигдсэн ном бэ энэ ном? Тийм. Яг энэ бол айгүй энгийн л бичигдсэн. Би бас өөр нэг хэдэн номтор уншихад айгүй сонирм стилээр бичсэн бай тээ. Энэ бол ихтэй айгүй тийм уншихад амархан гэтээ сонирхолтой. Тэгэл ингээ яадаг штэ. Ингээ нэг уншаад эхлэхээр ингээ зогсморгүй нэг санагдаж штэ. Дуусчмаар санагдаж штэ. Жинхэнэ page turner гэдэгтэй ингээ хуудсанд эргүүлээл амир. Тэгэл яг тийм стилээр л бичсэн. Тэгэхээр айгүй энгийн гэтээ ойлгомжтой. Гэтэ бас зүгээр л юм хар яриагаар биш. Айгүй тийм айгүй гоё хоорондоо юм холбоос нарийн тийм ээ. Тий. Юутэй одоо яг юу гэж хэлхий сайн мэдэхгүй байна. Гэтэ ямар ч хэсэг нэг амттай тийм үү ам шимттэй уншихад бүр ингээл хурдан дуусах юм санагддаг тийм үү. Харин тий. Jobs-ийн номыг ч гэсэн уншиж байгаа тийг санагд. Уншингууд бас нэг сонирхолтой маш гоё бичсэн байдаг тийм ээ. Энэ мэдээж зохиолч маань намтар бичиж байгаа юм бол яг байгаа үнийг байгаагаар нь л харахыг зорддог байх. Одоо өөрийнхөө санааг оруулаад явуучих юм бол тэр нь бол одоо жаажлахгүй шүүх гэдэг шүү дээ. Тэгхгүйгээр л баг бичсэн байх л та. Харин тэгээд бас хүний намтрыг бичнэх хэр ч бас одоо амьдрал нь л ажил хэмжээний болоод өнгөрцөн тийм. Тэгэхээр
тэгээд одоо Айнштайн ч тухайн үед юм хийж байхдаа ирээдүйд ямар тийм ач холбогдолтой байх нь бас мэдэхгүй ч байсан байж болно. Тэг яг Айнштайн бол мэдчихсэн л дээ. Гэтэ бас ирээдүйд ингээд өөрийнх нь намтрын бичээд байжсэн ингээд хүн одоо Айнштайн бараг зөвлөгөөч те. Тэгэхээр одоо бид нэг ингээд Walter Isaacson одоо шинэ Айнштайны намтрыг бичиж хахад одоо аль хэзээний бүх юм болоод өнгөрсний хойно ингээд яаж байгаа вэ те бичиж байгаа. Тэгэхээр бас түүхэн юугаар одоо аль хэдийн юу яасан. Аль хэзээний болцсон. Гэтэл яг ингээд ном уншиж хахад яг одоо болж байгаа юм шиг л те. Яг л ингээд айгүй сонирхолтой байдлаар л бичсэн байх тий. Битээр урд нь ярьж байхдаа ингэж ярьсан шүү дээ. Өөрөө чинь нэг бүтээл дээр те. Энэ номоос баг одоо уран зориг авч тийм үү сэдв авч хийсэн гэж тэр талаараа яриул. Дуу юу? Тийм дууны талаар тий. Нэг дуу би сая 7 сард нэг Famous Man гэдэг CD гаргасан 6 дуутай. Тэгээ тэр 6 дуунд нэг нь бол Dream of a Ridiculous Man гэдэг. The Dream of a Ridiculous Man гэдэг дуу байдаг байхгүй юу? Тэгээд тэр дуу нь Достоевскигийн нэг өгүүлэлээс нэрээ авсан юм. Би тэр дууг л эхлээд биччихээд тэгээд гой нэр олдохгүй. Тэгээд ингээд бодож исэн чинь яг бодоод исэн чинь тэр дуу нь яг ингээд Достоевскигийн нэг баатар шиг юм шиг те. Достоевский ч Достоевскийн зохиолууд нь уншихад ингээл яг л нэг л баатар яваад байгаа юм шиг те. Нэг л тэр баатар нь нэг л айгу сонин хүн байдаг шүү дээ те. Нэг л юм одоо гажчих юм шиг те. Нийгмээс өөр. Тий, нийгмээс өөр байдаг хүмүүсээс өөр тий. Харин тий нэг тийм хүмүүсийн тухай бичсэн шүү дээ. Тэгэл яг тэр дунд байгаа дүрэн ч гэсэн яг тиймэрхүү Достоевскигийн дүр шиг санагдаад. Тэгээд ер нь миний тэр дуу нь одоо яг амиа орлож байгаа хүний хамгийн сүүлийн бодлоод байхгүй юу? Тэгээд тэр Достоевскигийн Dream of a Ridiculous Man гэдэг тэр нэг 50-60 хуудастай л нэг боонхон өгүүлээд юм. Тэгээд тэрэндээ ч гэсэн бас яг ингээд амиа орлох гэж байгаа хүний тухай байхгүй. Тэгэхээр тэр нэр нь бас яг аюугай таарад. Би яг эхлээд за Достоевскигийн тэр зохиол дээр цэдвлээд дуу бичигээгүй. Бичснийхэн дараа яасан л та тий. Тэр нэрийг өгсөн ч гэсэн аюугай таарад. Тэгээд бас л дунд аюугай нэр өгсөн. Тэгээд бас юутай тэр Достоевскигийн тэр зохиолтой холбочгоор миний дууны цаад түүх тэгээ цаад ертөнд тэр дотор байгаа хүнийх нь тэр дүрэн ч гэсэн илүү баялаг болох юм болов уу гэж. Тий. Тэгээд тэр клипэн дээр болохоор клипнийхэн санаа тэр юу болохоор тэр Эйнштейний номноос санаа авсан. Клип нь? Тий. Нөгөө юу нэ Достоевский юу? Тийм Достоевский тийм. Тий. Dream of a Ridiculous Man гэдэг нэрийн тэр юуны клип нь шүрээгээд айгуу аяаста залуу тийм уран бүтээлж байгаа. Тэр бол тэгэл яг л юуг нь би дууг нь тайлбарлаж гисэн байхгүй юу? Иймэрхүү учиртай юм аа гэдэг. Тэгээд зохиолын тайлбарлаж гисэн чинь бас тэрийг нь бодож байгаа л тэгэл тийм клип хийсэн. За ингээд тухайн номыг уншиж чад нэг ном дотор нэг гайхалтай хэсэг үүдэн шүү дээ. Бүр нэг ус босгодог юм бол бүр амар гоё уран зориг өгдөг тийм. Тэгэхээр таны одоо энэ уншиж ирсэн энэ ном дотор ямар гайхалтай хэсэг байв? Тэр хэсгээс та манай подкаст сонсож байгаа хүмүүст яриул. Тэг Айнштайн бол аюул сонирхолтой амьдралтай хүн байсан. Тэг өөрөө ч гэсэн аюул сонирхолтой хүн байсан. Тэгээд мэдээж амьдралд нь аюул том одоо баг түүхийн өөрчлөсөн хэд юмнууд байгаа тий. Эхэндээ бол мэдээж яг тэр чинь 21 онд илүү та. Яг нөгөө General Relativity гэдэг байгаа шүү дээ. Тэрийг нээсэн юу байгаа юм. Тий, тэрийг нээсэн тэр мөч байгаа юм. Тэр нь бол амар гайхалтай. Тэр хэсэг нь бичсэн тий. Тэр хэсэг нь амар гайхалтай угаасаа. Тэгэл хин чинь өмнө нь бол Special Theory of Relativity гэдэг тэрийг нь зөвхөн яг шинжлэх ухааны юм тайлбарлахыг айгүй хэцүү л дээ. Гэтэ тэр өмнө тэр General Theory of Relativity нэг л хэсгийг нээсэн байсан байхгүй. Тэгээд угаасаа General гэдэг илүү ерөнхийг нээх хэрэгтэйгээд тэгээд тэр чи ядаж байгаад ингээд David Hume билээд өөр бас нэг математиктай амар сайн нэг профессор байсан. Тэр найзтай бас ингээд хэлсэн өөрийнхөө ажиллаж байгаа юмыг. Тэгсэн чинь нөгөө найз нь наат чинь би бас баг нээч болох юм биш тэгээд баг урдаж эхэлсэн байхгүй тий. Тэгээд ядаж байгаа нөгөө найз нь Einstein-аас математиктай илүү сайн. За. Тэгэл нөгөөд чинь яна энэ хүн миний нэгж байгаа имийг надаас төрүүлээд нээлээгээд тэгээд хэдхэн сарын дотор нойр хоолгүй тэгэл баг яарч ингээд төрүүлж Einstein тэрийг нээж одоо өрсөлдөөн гэх юм шүү дээ зүгээр юугаар бол тийм ээ шинжлэх ухаанаар л тийм шинжлэх ухааны уран бүтээл өрсөлдөөн болсон шүү дээ. Тийм тэр бол маш ширүүн өрсөлдөөн болоо тэр бол амар сонирхолтой. Тэр бол маш гоё хэсэг байсан шүү дээ. Тийм тэгэл тэрнээс гадна бас юу
бас дэлхийн 2 дугаар дайн болж байхад чинь Einstein шиг бас айгүй тийм том үүрэг гүйцэтгсэн. Тэр нь бол нөгөө хинчин Гитлер чинь Германаас бүх еврейчүүдээ хөөгөө гаргацсан шүү дээ. Тэгээд Einstein чинь бол нэг еврей байсан. Тэгэл бас Einstein чинь нөгөө бусад шинжлэх ухааны тийм сайентистуудтайгаа ингээд хамт байдаг. Угаасаа холбоотой харьцаатай байдаг. Тэгэл бид нэр Einstein Германд нөгөө юу атомын бөмбөг хийж ийнгээд мэдчихэд тэгээд тэр дөөрөг гар бие оролцсон байж байгаа тийм ээ тэр. Яг нөгөө юунд германчууд нөгөө хийж ийн атомын бөмбөг хийж байгаа гэд мэдчихэд тэгээд Einstein ч өөрөө Америкт байсан. Тэгээд хиндэ ерөнхийлөгчд Америкийн ерөнхийлөгчд бол Einstein баг өөрөө загтал бичиж тэгэж хэлсэн байхгүй юу. Тэгээд та нар эхлээд атомын бөмбөг та нар бүтээхгүй бол нөгөө нацинууд ч юу та атомын бөмбөгтэй бүтээх гэдэг шүү гэдэг. Гэтэл өөрөө Герман төрсэн еврей хүн байж байгаа тийм. Өөрхөн төрлөх Герман байгаа еврей хүн байж байгаа. Тэгээд өргөө тийш очсон. Тийм. Гэтэ Einstein ч өөрөө бол яг атомын бөмбөг зохион бүтээхэд бол оролцоогүй. Яг тэгвэл тухайн үед чинь нөгөө J. Edgar гэдэг юу гэдэг шүү дээ. Нөгөө нэг тухайн үед нэг FBI-ийн дарга байсан. Тэр бас Einstein-ыг айгуу шижигтэй Орсон тагнуул тийм тагнуул магнуул гэдэг тэгээд мангартаад тэгээд Einstein-ыг оруулаагүй юм билээ тэр project-д Manhattan project-д. Тэгээд тэрнээс гадна Einstein ч юм бас өөрөө нэг жижигхэн юмнаас л бас айгу сонирхолтой юм сэтгүүд байсан. Ягаад ч би нэг хэсгийг айгу сайн санд нэг тэр номыг уншиж байхдаа ингээд Einstein ч бас амар юм logical хүн байсан байхгүй. Ингээд амар логикаар ажилладаг, тархин ажилладаг. Одоо чинь ингээд хүн нэг хүнтэй ингээд гадаа гарсан юм байна л та тий. Тэгээд одоо ингээд гадаа ингээд гарахаараа бороо ороод эхлүүл. Тэг өөрөө малгайтай явж байгаа шүү дээ. Бороо ороод эхлүүл малгайгаа толгон дээр тавих уу, тавихгүй юу? Хүн тий. Малгайгаа толгон дээр тавина шүү дээ. Тий, тавихлах тий. Гэхдээ Einstein гадаа малгайгаа өмссөн байж бороо ороод тэгсэн чинь малгайгаа авцсан байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө хажууд нь явж исэн хүн яга малгайгаа авч байгаа юм бэ бороо орж чадсан гэсэн чинь ёо яг хөө миний өсвөл зөндөө нороод яах чдгүй. Гэтэ миний малгай норвол миний өс шиг сайн тэсгүй байхаа гэсэн байхгүй юу? Тэ. Тэгэхээр хүмүүс л уул нь бол тэр нэг зөв ярьж байгаа шүү дээ. Тэ. Малгай нь бол хэд норох юм бол тэгэл малган будаа. Өс нь бол хэд ч нороод угаасаа л байж лээ тийм чинь тэ. Тэгэл хүмүүс бол хамгийн түрүүнд бол бороо орж ивэл малгайгаа толгон дээр тавина. Einstein бол малгайгаа авч байгаа байхгүй юу? Тэ. Тэгэхээр хүмүүс ч айгүй олон юмд ингээд тэр нь айгүй irrational айгүй тийм юг байгаа шүү дээ. Бодит юмыг хүмүүс нүдэнд одоо хардаг, нүдэндээ бодит юмыг ингээ харахаараа л тэрийг бол ингээл зөвшөөрдөг гэх юм одоо юу гэдэг нь тэрийг л дагдаг юм. Тий. Цаад одоо утгаараа бол өөр юм л та. Өөр л гэсэн санаа л юм л та тийм ээ. Тий, Einstein чинь тэгээд айгу ер нь бидний амьдрал айгу олон irrational юмнууд байдаг. Тэг хүмүүсийн хийдэг irrational юмнууд байдаг. Тэгээд Einstein ч тий энгийн хийснэ irrational тий. Тэгэл хэн бол Einstein бол бидний одоо харахгүй байгаа irrational юмнуудыг бол тэгэл хараад энгийн зүйлүүдийг бол тэгэл айгу логикоор л харж чаддаг л гэж тэр хэсгээс яг тарих гэснээс нөгөө би бас уншижсэн артикл нэг сүрт нөгөө нэг өгснийхэн дараа хүүн тэр нөгөө аавынхаа тархийг судлуулахад зөвшөөрсөн юм л дээ. Тэ. Одоо энийг одоо шинжлэх ухааны сайн санал энэ хүн ямар учраас юм гоцсон байсан тархийг судлах гэж явуулаад тэгээ үзүүлээд энд энэ хүмүүс. Тэгээ яг тэр судалж үзээд Einstein бол бусдаас онцгой юм бол байхгүй. Яг л нөгөө бид нартай адилхан яг л жирийн хүмүүс. Тэр байтугай бүр жирийн хүмүүсийн тархинаас жижигхэн тархитай гэж тэгж гаргасан даа. Тэгээд яг түрүүний энэ нөгөө логик сэтгэлгээ сайтай гэдэгтээ яг тийм яг тэр нөгөө тэр логик сэтгэлгээ сайтай тэр юмыг боддог тэр сэтгэлгээнийх нь байдаг тархинд байдаг тийм нэг юм юу гэдэм байл та ид байт юм л та. Тэр нь бусд хүмүүсээс харин илүү хөвчлөлтэй байсан. Тий, Einstein ч юм бас айгу олон ер нь л тий наад хэсэг чинь бас номонд нь байсан л наад хэсэгтэй айгу сони хэсэг байсан. Яг тэгвэл мэдээж төгсгөл нь л номны төгсгөл нь Einstein л өгч байгаа шүү дээ тий. Тэгэл Einstein яг өхөөл тэгэл дуустдаг байхгүй. Тэгэхээр дахиад нэг chapter байсан байхгүй. Дахиад нэг бүлэг одоо дараа нь юу гарах юм бол тэгэл Einstein тэгэл үхэл тэгэл заа зин ингээл ийм сайхан амьдралтай байсан байжээ гээл тэгэл дараагийн уншсан чинь Einstein-ы тархин хүмүүс чинь бас ингээд тархин зүгээр л ингээд шинжилгээс гадна бас бүр хуваагаад ингээд авцсан. Тархин ингээд үсээд хуваагаад тэгээд зарим хүмүүс чинь ингээд
аялын тоглолт гэж ихэд тий ингээд авч яваад тэгээд ингээд юугаар тий ингээд үзэсгэлэн гаргаж байгаа тий баг музей шиг юм болоо тэр чинь амар сонир сонсож байгаа юм шүү дээ. Одоо хөргийн амтын хүний тарихын одоо яах нь тий гэтээ бол наа чинь бол үнэн баха. Айнштайн ч бас нэг тийм зөв комбинашн байсан гэж боддог. Айнштайн ч бол тоондоч сайн, imagination сайн тий тэгээд бас аягүй сайн фокус болж чаддаг тий. Тэгэхээр яг ингээд нөгөө яг genius болоод тэгээд тэр general theory of relativity нэг тийм яг л combination бол айгүй гоё бүтцсэн. Тэгээд одоо чинь Einstein-аас асуухтай юм те. Тэгээ Einstein ч амар олон юм зэрэг бодож чаддаг байсан. Одоо зүгээр лекц уншиж байхдаа юм те. Та чинь бас сүүл рүүгээ нөгөө багш ийсэн байхгүй багш Yale багш идэг. Тэгэл багш ядтаа ингээл оюутнуудтай ингээл юм тайлбарлаж зогсож явахдаг гигүнт өөр нэг бодож исэн асуудлынх нь нэг юм хариу ороод ирдэг тийм. Тэгээ лекц уншиж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг цаагуур нь бас ингээд нөгөө юм давхар бодоод байсан байгаа байхгүй тийм. Тэгэхээр бас Айнштайнаас ингээд асуужсан байхгүй. Айнштайн багшаа тэд дүржүүлэхээр хитэд юм гэхээр би мэдэхгүй гэсэн байхгүй. Та чинь genius шүү дээ. Яга мэддгүй юм гэсэн чинь. Тийм яг хав тиймэрхүү юмд бол зүгээр тооны биш ашиглаж болно шүү дээ. Та чинь бол угаасаа тархины тийм юу энерги дэмий үржин гэсэн одоо юм хэлсэн байхгүй тий. Тэгэхээр бол хүн бол угаасаа тийм imagination гэдэг бол айгүй чухал байхгүй. Яг би чамд гэж ярьж байхаар чи бас нэг юм санаанд оржлоо. Маш олон алдартай өгнүүдтэй шүү дээ тийм ээ. Шилжлүүд байдаг шүү дээ. Эйнштейн тийм ээ. Тэгээ тэрэн дотор хамгийн их юм өөрөө бараг шүтэж явдаг зүйл нь мэдрэмж. Тэгээ мэдрэхүй тэгээд төсөөлөх энийг бол бараг мэдлэг тэр боловсрол юм уунаас бол шинжлэх ухаанаас хамгийн том зүйл, илүү зүйл бараг тэр юмыг хөгжүүлэх хэрэгтэй юм. Тийм. Тэр зүйл бол хүүхдүүдэд байдаг юм аа гэх. Тийм ээ. Хүүхдүүдээс тэднийг харж болно гэж ярьж байсан. Тийм. Өнөө яасан гэж одоо яг тэг бичсэн байгаа юм л да. Тийм кодуд байдаг гэж. Тийм. Маш алдартай тийм ээ. Тийм. Хин ч бол Einstein ч яг угаасаа хийл тоглодог байсан. Цаач бас хийлч аягүй тийм мундаг хэмч ихтэй ингээд хийл тоглож бас өөрийгөө тэгж одоо сэтгэлд тавьшруулдаг байсан ч юм уу. Тэрнээс гадна Einstein ч бол уул нь шинжлэх ухаан гэдэг аягүй олон тийм салбар аягүй олон тийм эсвүүдтэй шүү дээ тий. Уул нь Einstein ч theoretical physicist таахгүй. Theoretical гэхээр онлайн сайн мэддэг. Тэгэхээр уул нь Einstein зүгээр л ширээний яар суугаал юм бодоол суучхад тэрэндээ л амар сайн. Гэтэ шинжлэх ухаан төр ч бас мэдээж scientific theory гэдэг experiment хийх ёстой шүү дээ тий. Одоо имийг туршиж үзэхгүй туршиж дээгүүр л бодоод байдаг. Гэтэл тэр нөгөө туршилтаа гарч. Гэтэ туршилтаа бол амар муу байсан байхгүй Einstein. Туршилтаа бол амар муу. Тэгэхээр туршилт олоо харцсан. Тийм цаад минь хүрх юмыг бол хэлээгөө. Тийм яг хүмүүс бол ихэнх хүмүүс бол туршилт моршил тиймэрхүү сургууль сурдаг юмнууд бол тийм туршлууд байгаа. Тэ одоо яаж сайн туршлах үү те тэрийг нь бол яг сурч чаддаг те зааж хүнд бол тийм практик тал дээр гэтээ Einstein бол тийм практик тал дээр жоохон муу байсан юм байна. Гэтээ imagination бол угаасаа амар сайн. Та чинь тэгэл нөгөө thought experiment гэж байдаг шүү дээ. Одоо тэгчүүл яадаг бол гээд өөр ингээд дотроо боддог. Тэрэн дээр амар сайн. Тэрэн тэгээд угаасаа цаа чи ингээл уул нь бол эхний хэдэн жилдээ бол тийм профессор ч юм уу тийм шинжлэх ухааны академид орох тийм айгүй хүсэлтэй байсан. Данч өөр айгүй сонь тэнцээгүй юм байл л дээ. Шалгалт болонтой унаад тий. Тэгээд нөгөө юунд Швейцарт ажилладаг байсан байхгүй. Швейцарт юуны патент гэдэг чи одоо ямар нэгэн юмны санаа олохоор тэрийг патент бичээд өөрийнхөө оюуны эрх байхгүй тий. Оюуны эрх одоо юун дээр бол уран бүтээл дээр бол ном бичсэн мөл дуу бичсэн мөл тэр зохиолч ирэх гэдэг тий. Гэтэ ямар нэг юм бүтээсэн бол одоо батарей хэрэглэх тийм шинэ арга ч юм уу. Тэр аргачлаа өөрөө болгож одоо батарейчулж авдаг. Тийм батарейчуд тийм өмчлөж авдаг тийм. Тийм. Тэгэхээр тэрний бүртгэлийн газар ажилладаг байсан. Тэгэл тэрний бүртгэлийн газар өөрөө ингэж ажиллаж суудаг. Гэтэ тэр хоорондоо цонхоор нь ингээд богоон харагддаг. Тэгээд яг тийм юу харагддаг, цаг харагддаг байсан. Тэгэл тэр богоон цаг хоёрыг өдөрж хараад тэгэл бас айгуу дотор айгуу олон юм бодвол тий одоо ингэчүүл яад ингээл тэгэл айгуу олонтоор эксперимент хийгээл тэгэл тоогоо бодвол тэгэл яг л нөгөө theory of relativity гарсан баг. Тэр хөгжим тоглолдог гэснээс сая нэг ном уншижсэн чинь тэр ном дээр ингээд бичсэн байна. Шинжлэх ухаан одоо нэг урлаг тий урлаг энэ хоёр одоо ямар ялгаатай вэ гэж байгаа юм. Тэрийг тэгээ тайлбарлах нэмж тайлбарлаж байгаа. Шинжлэх ухаан бол нууц байна заяа. Тэр нууцыг биш тий
нууцыг ямар нэгэн аргаар тайлах юм бол тэр бол шинжлэх ухаан тий нэг нууц байж ирдэг. Тэрийг очиод ингээд за энэ ингээд энэ нууц тайлагдлаа. Энэ бол шинжлэх ухаан. Нөгөө талд нь болохоор одоо тэр нөгөө соёл тийм урлаг тийм ээ энэ зүйлийг тайлах нууцыг бий болгодог зүйл бол эднэр гэж байгаа юм. Нууцыг бий болгодог. Тэгэхээр урлаг соёл тэр одоо энэ зүйл бол яг нь дандаа нууц байж байгаа. Нууц байсан учраас тэрийг хүмүүс таашаадаг, тэрний төлөө тэмүүлдэг. Тийм. Шинжлэх ухаан бол тэрийг бол зөвхөн тайлдаг л. Тийм ба сонирхолтой тайлбарласан байна тий. Сонирхолтой. Маш сонирхолтой санагдсан. За тэгээд сонирхолтой гэснээс уншиж явах чинь нэг гоё ишлэл үг гарч ирдэ шүү дээ. Тэгээ уншиж явах чинь одоо ямар ишлэл үг одоо бодогдоо одоо бодож чэйжч одоо ямар сайхан үг вэ нэрээ гэх. Тэгэхээр тийм ямар үг байв. Тэрийг ч яг би ном уншиж байхдаа ингээд тэмдэглэл авсан байх л та. Гэхдээ одоо л их сайн санахгүй. Тий. Миний хувьд болохоор нөгөө нэг Эйнштейний нэг юм үг гэдэг. Хэрвээ хүн ар жаргалтай сайхан амьдрахыг хүсвэл тийм ээ. Хүсэх юм бол өөрийнхөө зорилгыг тэрнтэйгээ ууя. Тийм ээ. Өөрийнхөө зорилгыг тэрнтэйгээ ууя. Ямар нэг хүн юм уу эд материалтай ууж болохгүй тэгвэл тэгээд ар жаргалыг чи мэдрэхгүй. Тэрийг бол хувьдаа бол амьдралынхаа нэг зорилго болгоод тэр хүнээс одоо уран зориг авч явж байт юм аа. Тийм. Үнэн. За ямар ч гэсэн тэгээ зөндөө олон ишлэл байсан баг тийм ээ. Тийм зөндөө л юм байсан. Тэгэл яг ишлүүд чинь тэгэл зарим нь бол үнэн байдаг. Айнштейн бол үнэнгээсээ өөрөө хэлсэн. Зарим нь бол тэгэл хүмүүс бараг зохиогоол тэгэл Айнштейны нэрийг тавьсан байдаг. Гэтэ бол одоо саний хэлдэг бол одоо Айнштейн бол өөрөө хэлсэн үнэн л үг баг тийм. Өөрөө хэлсэн. Тэгээд номыг уншичаад сүүлд нь ингээд нөгөө уншсан номоо ингээд хүмүүст ярих сонирхол байдсан шүү дээ. Тийм ээ. Тэгээд тэнгууд одоо ямар зүйлийг одоо магадгүй номыг битэрийн ярилцлагын дараа энэ номыг авч унших юм бол энэ номноос одоо төрсөн таны сэтгэл юу байна? Дээрэс нь энэ номноос тийм зүйлийг одоо мэдэрч болно шүү гэдэг одоо хэлэх уриалах тийм ээ ямар зүйл байна вэ? Гол санаа гэх юм уу тийм ээ. Тий. Юу болж байгаа энэ номноос мэдээж нэг юм эрэл хайгуулж хийж л уншиж байгаа шүү дээ. Тэгэл тэрнээс гол юмыг олж авах байх. Тий, яг би хоёр юм хэллээ. Юу ч Айнштейн ч юм бол өөрөө хөслөрөө сонирхлоороо пашнараа явсан тий. Тэгэл хүн бол өөрөө пашнараа явж ижил яг амжилтанд хүрдээ. Тэр Айнштейн ч бас айгүй олон юм хийж болох байсан. Тэгээ өөрийнхөө имийг одоо урлаг ихтэй бараг л урлагтай тий хиний Айнштейны хийдэг шинжлэх ухааны урлаг тий шинжлэх ухааны урлагаа хаяад тэгээд өөрөө ингээд юу хийж зүгээр л жирийн хийгээд явж болох байсан. Тэгэхдээ Айнштейн ч юм бол яг өөрөө хүсэж исэн. Тэгэл тэрэндээ бол тууштай ажиллал тэгээд амжилтанд хүрч чадсан. Тэгэхээр бол тэрнээс бас би Айнштейнаас айгүй урам авдیں۔ Тэгээд тэрнээс гадна би намтар айгүй унш дуртай. Ягаад гэвэл намтар уншихаар чи хүний амьдралыг ингээ бүхлээр нь харж байгаа шүү дээ. Тэгэхээр бүхлээр нь харахад би өөрийнхөө амьдралд ч гэсэн тийм өөр өнцгөөс харж болдог ч юм уу тий. Өөр перспектив байдаг. Том ерөнхийд нь хардаг ч юм уу тий. Яг тэгвэл хүмүүс чинь хүмүүс чинь ингээл амьдралаа өдөр тутмаар л амьдарч байгаа шүү дээ. Өнөөдөр яах вэ? Маргааш яах вэ? Одоо тэгэл тэнтэй муудсан байгаа, энтэй ингэсэн байгаа энэ тэргээл тэгэл жижиг шажиг тий. Тэгэл ингээд намтар уншихаар ч бас хүн чинь өөрийнхөө амьдралыг бас ерөнхийд нь харж болдог тий. Тэгэл бас чухал юмнуудаа ингээд амьдралаа одоо тодорхойлох гэх юм уу тий. Тийм юмнуудаа бас илүү тий харж явдаг ч юм уу. Намтраас өөрийгөө олж харж болно шүү дээ тийм ээ. Яаж явж байна вэ тийм ээ. Тэгэл өөрийнхөө амьдралыг ер нь ингээд суралцгал юмдаа харах гэхээс илүүтэйгээр бас суралцгал юмдаа тийм ээ. Тий. Ер нь өөрийнхөө амьдралыг ингээд илүү томоор харахаар бас юу чухал юм тий. Юу тэгээ чухал бишийн гэдгээ бас илүү сайн мэддэг болдог ч юм уу да. Тэгэхээр энэ номноос бол бас тэрийг уншиж байгаа хүмүүс олж харнаа. Харин тийм. Тэгээд бас ер нь бол ингээд намтрын бичсэн ингээ ямар нэг үний тухай намтар бичвэл тэр хүн бол мэдээж ямар нэгэн гаяа байгуулсан ч юм уу, ямар нэгэн алтартаа ч юм уу те, ямар нэг юм хийсэн хүн байгаа шүү дээ те. Тэгэхээр тэр хүн бол мэдээж нэг том зорилго төрсэн байгаа. Тэгээ тэр хүн тэр зорилготой хүрэхин тулд юу хийсэн бэ те. Тэгэхээр тэрийг бас айгүйх бэс намтар уншихтаас тэрийг бас айгүйх хардаг. Тэгвэл хүн болгон бол зорилготой байх хэрэгтэй гэж боддог. Тэгээ тэр зорилготой хүрэхин тулд жижиг алхмаар тэр
юмд тэр зорилттой хүрдэг. Тэгээд намтрын шаарч бас ингээд тэр хүн өөрийнхөө одоо Стив Джобс өөрийнхөө тэр iPhone бүтээх тэр том зорилгот яаж хүрсэн байна те. Яаж тэр тууштай ажилласан байна те. Тэгэл одоо Стив Джобс, Айнштайн энэ чинь бол амьдралаа илүү томоор хардаг гэж хүмүүс байсан гэж би бас боддог байхгүй тий. Тэгэхээр би тэр хүмүүсийн намтрыг харахад би бас өөрийнхөө амьдралыг ч гэсэн илүү томоор харж чадах юм болов уу гэж боддог. Намайг хүснэ дээр миний шарил дээр намайг юу хийсэн тийм ээ. Яаж амьдрсныг харах гэдэг ч одоо томоор харах гэсэн үг үстэй тий. Тэрс нэг 5 жилийн дотор юм уу 3 жилийн дотор ингэснэ гэж бодох биш. Ерөөсөө би энэ амьдарч байгаа хугацаанд яг юу хийх хэрэгтэй юм бэ? Юу хийчихэд явах хэрэгтэй юм бэ гэдэг олж харсан учраас л харин тийм агуу алтартай байгаа багтаа л гэж бодоод байсан л та. Харин тэгэл одоо ингээл миний тухайн намтар бичсэн бол одоо өнөөдрийг миний намтарт оруулах уу тий? Сүүлийн 3 сарыг миний намтарт оруулах уу? Тэг сүүлийн жилийг миний намтарт оруулах уу тий? Тэгээ сүүлийн 5 10 жилийг миний намтарт огт оруулмааргүй байвал би тэгвэл одоо сүүлийн 5 10 жил одоо юу хийж ийсэн тий? Тийм. Тэгэхээр тэр өдөр тутам хийж байгаа зүйл бол тэгэл магтагтаал. Харин тий. Бид хоёр бол хоёулаа магтана шүү дээ. Өнгөрсөн 7 хоногт бид хоёр яг юу бүтээсэн зүгээр л явдаг. Идэл амьтны шиг л уугаал идэл хүмүүстэй яриул яриал ингээл. Гэтэл бас тэр өргөн хүрээнд одоо харах юм бол тийм магадгүй тэр донд нэг онцгой зүйл хийсэн байх юм бол тэр бол бидний намдарт ороод. Харин тий. Тийм ээ. Харин яг үнэ. За ингээд хоёлаа Эйнштейний намтар тийм ээ. Энэ номыг талаар сонирхолтой сайн яриа өгнөлээ. Ингээд чиний уран бүтээл маш их амжилт хүсье. За баярлалаа намайг энэ подкастт өрснөх баярлалаа. Амжилт хүсье. Монголоос подкасттай байвал гоё хэрэгтэй шүү дээ. Муу сайн ч хамаагүй. Сонсох нэгэн сонсохгүй хүмүүс те. Тэр хүний сонирхлын асуудал. Гэтэ яг бас хийх ёстой. Хин нэгэн хийх ёстой шүү дээ. За ингээд ярилцсан баярлалаа. За баярлалаа.